Сайн байцгаана уу? Та бүхэндээ ээлжит подкаста хүргэх гээд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдрийн маань зочин хөтлөгчөөр надтай хамтдаа ярилцгаар хүний хэмж Сэр од маань ирсэн байгаа. Сэр одод орой минь төргий. Өнөөдөр мэндийг хүргэе. Орой мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр шамбрам гэж яг юу юм бэ гэдэг ойлголтыг бас хүмүүст хүргэхээр хамтдаа ярилцахаар бэлдсэн байгаа тий. За тэгэхээр шамбрам гэж яг юу юм? Одоо бидний ярьдгаар бол нөгөө цагаан мах хэрэг хэлээд ах шиг байгаа нь тий. Цагаан мах хэрэг ингээл яриад байдаг шүү дээ тий. Үнэхээр яг цагаан мах гэж байдгийм үү? Яг ямар процесс болоод идэв тий? За тэгэхээр манайхны одоо хэлж заншаад байгаа манайхны одоо монголчуудын өөрсдийнх нь өгсөн нэр гэж хэлж болохоор цагаан мах гэж. Энэ нь яг зүгээр яг цагаан мах эргчээд байд юм уу гэхээр болгүй. Зүгээр одоо улс аймагуд одоо малаа гаргах те. Тэгээд малаа одоо хошногч их гэдэг. Гургалдаач их. Тэрийг одоо гоё бас боловсон болгоцсон маягаар гэх юм уу. Тэгээд тэр чинь одоо чанаа гаргаад ирэхээр сайхан цагаан өнгөтэй байж байдаг шүү дээ. Тэгээд үндсэндээ хошног гэдэг айхтар үгийг одоо боловсон. Тэгээд яс уламжлалтайгаа илүү холбосон маягаар. Тийм учиртай юм уу? За. Бага. Энэ нь болохоор яг одоо өвчнийхөө нэрээр бол биднээс одоо мэдгээр бол шамбрам. За. Ийм өвчин байна. За тэгэхээр одоо яг энэ процесс нь яг яагаад яд юм. За миний ойлгож байгаагаар бол одоо олон жил суугаа ажил хийсэн ч гэдэг юм уу голцоо жолооч нар тий нэг тээврийн одоо хоолын замд явдаг тээврийн жолооч нарт за тэгээ хөдөлгөөн дутагдсанаас ч гэдэг юм уу. За тэгээ бас нөгөө нэг сүүлийн үед бол одоо нөгөө нэг буруу одоо амьдралын буруу хэм маягаас болоод одоо буруу хоолсоос болоод өтгөн хаталтнаас үүдэлтэйгээр тий бас иргэд байдаг юм уу. Ер нь яг юунаас болж үүдэж шамрамтай болд юм бэ? Их үүсвэр нь. За одоо хүмүүсийг бол шамрамд хүргэх одоо маш олон хүчин зүйлүүд бол байгаа л да. Шалтгаан. Мэдээж түрүүн таны хэлсэн өтгөн хаталт гэдэг бол бас нэлээд том. Мөн одоо ажил мэргэжлийн онцлогтой сууга болон зогсоо. Зогсоо бас болохгүй тий. За. Тэгээд мэдээж бас гидсний дотоод даралт, хоол боловсруулах замын асуудлуудаас болно. Маш олон шалтгаанууд бол бас архины хэрэглээ, бас илэгний асуудал те. Илэгний хатуурал энэ шалтгаануудаас болоод одоо Венес утсанд асуудал үүснээс болж үүсэж байгаа гэж хэлж болно гэсэн. За яг одоо механизмын хувьд гэх юм бол шулуун гидс гэж ярьдаг тийм биднээсээ одоо шулуун гидс буюу хоол боловсруулах замын төгсгөл хэсэгт Венес утсанд ямар нэгэн одоо асуудал үүснээс болоод шулуун гидсний одоо төгсгөл хэсэг эргээд нааталтаа гарч ирээд байгаа л үзэгдэл юм л да. Тэгэхээр яг шамбарны талаар ярихын тулд бүгдээрээ бас Венес утасны талаар бас нэлээд дэлгэрэнгүй ярих хэрэгтэй болоо гэж бодож байна. За одоо тэгэхээр чинь артерийн судас, венийн судас, за хялгасан судсууд гэдээ байгаа штэ тий. За тэгэхээр би зүгээр урд нь уншижсэн байна. Яг хүний ингээд нөгөө нэг судсыг бүр ингээд яхан бол баг дэлхийг тойрох чиглэлүүдээ тийм хэмжээний одоо урт одоо судснууд байд юм бэлээ л дээ. Одоо ингээд салаалаад явцсан тий. Бүгдийг нийлүүлэх юм боо штэ тий. Тэгэхээр артерийн судас ч юм бол биднэрт харагдахгүй. Одоо жишээлбэл энэ гүрэн дээр ч юм уу ингээд цаана одоо цохилоод байгаа тий. Хамгийн өргөн судас юм шиг байгаа миний ойлгож байгаагаар. Венийн судас тэгэхээр нааталт нь мөн үү? Зүг. Би зүг ойлгож байна. Яг зүг ойлгосон. За. Артерийн судас нь болох дээрээ ихэвчлэн одоо биеийн төв хэсгээр илүү гүнрүүгээ байж байгаа. За. Гэсэн үг. Яагаад вэ гэхээр нэг зүрхнээс өндөр даралтаар биеийн одоо бүх өнцөг болон бүрт хүчил төрөгчийг эрдэс бодисуудыг хөргөж өгөх зорилготойгоор өндөр даралтаар явж байгаа. За, Венес судас гэхээр биений одоо арай гадаргууд биднээс одоо харж байгаа бол тариа хилэгдэг, гарн дээр ил харагддаг. Окей. Судас тариа харагддаг. Эдгээр судснуудын бол Венес судас гэдэг. Тийм. Тэгэхээр шулуун гидсний төгсгөл хэсэгт одоо энэ Венес судасчлалт бас маш их байгаа. Мөн мэдрэлийн ширхгүүд бол маш их байдаг. Тэгэхээр түрүүн дурдсан шалтгаанууд байгаа шүү дээ. Буруу хооллолт. Эднүүс нь одоо дотроо бол аягүй олон задраа явчихна л та. Буруу хооллолтод одоо хит иддэг ч юм уу эсвэл хитрхи олон төрлийн хоолунд иддэг ч юм уу те. Одоо нэр төрөл их байх та. Да ялангуяа одоо манай эрчүүд тохиолддог шүү дээ. Сайхан цөөн бууз гэдэг. Ингээд байхаар одоо бас хоол боловсруулах замд асуудал үүсээд
мөн вений судаснд бас асуудал үүсэж байгаа. Тэгэхээр нэгэнд одоо судас гэдээ яриад эхэлсэн учраас вений судас нь яг ямар зорилттой яах ёстой судас байдгийг гэдэг талаар бас Монгол нэр нь бол хураагур судас гэсэн үг шүү дээ. Хураахан байна гэсэн. За. Нөгөө артерийн судасаар гараад хүчил төрөгчөө хөргөж өгчөөд буцаад одоо нүрс хүчлэр баяжчихсан гэсэн. Үндсэндээ одоо яг зүгээр энгийн үгээр хэлэхэд бол бохир цус. Тий, хүчил төрөгчгүй болсон цус. Хамаг юм хөргөж өгчөө буцаж байгаа цус гэсэн. Тэгээд тэр нөхдүүд чинь юу яадаг те зүрхэнд очиод шахагдаад тэгээд нөгөө богино эргэлт ихрэлх гэж хийгддэг штэ те. За тэр яг тэрийг яриад байна те. За окей. За. Их баг эргэлтээ хийх зорилттой. Тэгэхээр мэдээж артерийн судасаа бодвол даралт их багтаа явчихдаг. Тэгээд венес судасны гол онцлог нь болохоор даралт их багтаа учраас өөрийнхөө одоо гөрвөлзөх чадвараараа одоо өөрийнхөө судасны ханын тусламжтайгаар одоо дандаа өксөх хөдөлгөөн хийх. Цус. Цусыг өксөх хөдөлгөөн хийх учраас өөрөө одоо магадгүй биднээс ингээд таслаад үзэх юм бол ингээд уртаашин зүсээд үзэх юм бол юм хавхлагтай байна. За. Тэгэхээр тэр хавхлага одоо үйл ажиллагаагаа дээш нь гөрвөлзүүлж чадахгүй буцаад байна л гэсэн үг. Тэр буцаж байгаа процесс нь тэнцээ одоо цусны бөөгнөрлөл үүснэ. Тэр нь л одоо юуны шулуун гидсний төгсгөл хэсэг дээр бөөгнөрөөд зангилаа үүсгээд тэр нь одоо наашаага гарч ирж үзэгдлийг хэлээд байгаа. Зөв. Би эмчээ нөгөө нэг эмчээ айгуу гоё ойлгомжтойгоор энгийн хүмүүст ойлгомжтойгоор нэг ахтар шинэлэх ухааны нэр томьёо эргэлэхгүйгээр яриа гэсэн чи бүр айгуу ойлгомжтой ярьж өгдөг шүү дээ. За ойлголоо. За тэгэхээр чи одоо ерөөсөө тэнд вений судасны зангирал үүснээс болоод л ерөөсөө тэр нөгөө цаамах эргэх буюу шамрам гэдэг юм чи үүсээд байгаа юм байна шүү дээ, тий. Тэр хүмүүс одоо нөгөө нэг энгийнээр ойлгохоор эхний шинж тэмдэг ч юм уу, тий, шамрамын эхний шинж тэмдэг нь миний ойлгож байгаагаар бол одоо ингээд одоо гараараа ч юм уу тий нэг тэмдэрхээр нэг юм гараад ирсэн л юм шиг байдаг юм аа. Тэгээд зүгээр яриаг ингээд сонсохоор энэ процесс одоо надад яг өөрт тохиолдож байгаа учраас би сайн мэдэхгүй л байна л да. Тэгээ нөгөө хагалгаа хэлгээд тайруулсан гээл те тэнгүү дахиад нагсан ч гэдэг юм уу те ингээд идэв чинь энэ юуг тайруулаад юуг одоо ямар имчилгээ тэнд явагдаад байдгийм бэ ер нь. За яг сая яг миний ярианаас шууд өнөө судас маань унжиж гарч ирээд байдаг гэж зангирсан судас маань гараад эртний байна гэж бас ойлгосон байж магадгүй. Мэдээж судас чин гадуураа яг зөөлөн идэгч байдаг. Яг одоо нарийн гидсний шулуун гидсний төгсгөл хэсэг дээр байдаг. Зөөлөн идтэйгээ хамт зангираад хамт гарч ирээд байгаа үзэгдэл. За тэгээд яг анхны шинж тэмдэг гэх юм бол энэ ч одоо яг ингээд яг эмнэлгийн яриагаар ч юм уу те яриад явах юм бол тэдний шатаар ангилна тэгээд тэр үед нь тим эмчилгээ хийнэ гэж яриад явчих болчихж байгаа байхгүй. Гэхдээ яг анхны шинж тэмдэг гэхээсээ илүү наана гарч ирэхээсээ өмнө одоо яг төгсгөл хэсэг дээр төгсгөлөөс арай жоохон дээр хэсэгт нь өнөө судас болон зөөлөн эд маань одоо унжиж эхэлж идэг. За. Гэхдээ одоо гараараа тэмтрээд үзэхээр за хошногны амсар дээр гэрчээ те хошногны амсар дээр ямар нэг юм мэддэхгүй. Тэгсэн мөртлөөс одоо бийцэхэд зөөртэй ч юм уу эсвэл нэг юм авчуулагдаад байгаа ч юм шиг шинж тэмдэг илэрдэг. Тэгээд яг хөө тэр хүндрэх шатан дээрээ болоод ирэхээр нөгөө зөөлөн идтэй зангирсан вений судасны занглаанууд маань унжаад байдаг. Зөв. Тэгээд одоо нэг болно, хоёр болно гэд нэмэгдэх шалтгаан болчихдог. Тэгэхээр одоо ер нь бол одоо сүүлийн үед шинэлэх ухаанд чи ингэдэг болсон байна штэ. Та өвдөж зовоод те өвдөлт мэдрээд одоо эмнэлэг зорихоосоо илүүтэйгээр ямарваа нэг өвчнөөс урьдчилан сэргийлээч гэдэг одоо ерөөсөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагч төр тунхаглаад байна штэ. Тэгэхээр одоо шамбармаас урьдчилан сэргийлэхийн тулд за мэдээж ойлоод түрүүнийх нь нөгөө шалтгаануудыг дурдсан штэ. Тэгэхээр амьдралын зөв хэм маягтай байх нь байна. За хит их бас суугаа биш бас ядаж нэг 2 цаг тутамдаа нэг босоод хөдөлдөг ч юм уу те нэг ингээд байх бас боломж байгаах. За тэгээд зүгээр наагур нь одоо яг хүмүүс ч одоо нэг цагаамах хэрэгшлээгээ тэнгүүд доргоны тос мос гэл янз бүрийн хэрэгэлдэг штэ тий. Үнэхээр тэд нар бас нэмэр болдгийм үү яадгийн. За зүгээр урьдчилан сэргийлэх үүднээс яах ёстой байдгийг. За тэгээд дээрэс нь хэрэг үнэхээр цагаан махтай болчих юм бол дараагийнх нь одоо анхаарчны эмчилгээнүүд юу аах вэ? За мэдээж одоо яг энэ шинж тэмдгүүд мэдээж одоо
илэрнэ. Тэгээд эдийн үсгээ бол тодорхой хэмжээнд эмчилдэг. Тэгээд одоо манайхан ихэвчлэн найз нөхдөсөө ч юм уу эсвэл нэг таньдаг хүнээс эсвэл шууд уламжлалт аргаар үзэх гээд байж байдаг. Бас одоо айхтар комментууд байдаг штэ. Янз бүрийн тос төрхлээл гин бүр одоо тоосго энтер халаадаг эсвэл чихдэг мэгдэг гэдээ бас айгүй буруу үйлдэлүүд хийж идэг. Тэгэхээр яг урьдчилан сэргийлэлт нь бол мэдээж маш зөв. Тэгээ урьдчилан сэргийлэхийн тулд бол мэдээж одоо саяны дөрөв хэлсэн. Олон төрлийн хоол идэх нь байна, тий? Бас за тэгээд олон төрлийн хоолндоо мэдээж нэг шингэц хурдантай тэр болгон хатаад байдгүй бас ногоо одоо усны агуулмж өндөртэй. Энэ ч бол нөгөө хоол боловсруулах замдаа өтгөнө хатаахгүй байх арга шүү дээ. За тэгээд дасгал хөдөлгөөнүүд байдаг. Одоо биднээс бол YouTube дээр бол одоо шамбармаас урьдчилан сэргийлэх дасгал гээл хайгаад ороход бол хэдийн янзаар. Тэр дасгалуудаа хийдэг. Мэдээж нөгөө буруу зуршлууд байгаа те. Хорт зуршлуудаасаа холдох, зайлсхийх тийм. За тэгээд одоо юу гэдэг мэдээж ажил нь бол суухал ёстой юм чинь одоо суухал ёстой гэд суугаад байж бас болохгүй те. Тэгэхээр одоо хамгийн анхан шатны зөвлөгөөнүүд бол байдаг шүү дээ. Одоо яг биднес одоо хошногоо гэдээ ярьчээ те. Хошногоо хавчиж тэлэгч гэдэг юм уу? Тийм дасгалуудыг сууж байгаа үедээ л бас хийж яхах зүйтэй. Энэ бол даа ялангуяа эрэгтэй, эмэгтэй хүмүүс те. Бүх хүмүүст одоо илүү эрчүүдэд бол бас нөгөө хошногод төрөө булчирхай хоёр маань бас ойрхон байдаг. Тийм тий. Тэгэхээр тэр дасгалыг хийснээр эрчүүдийн хувьд бол бас төрөө булчирхай, томрол, шохоожилт стресс нь бол урьдчилан сэргийлнэ. Эмэгтэйчүүдийн хувьд бол бас тодорхой хэмжээний кегл дасгал болж. Тийм бэ тий. Тийм бэ тий. За. Ийм зүйлүүдийг одоо хийн гэсэн үг дээ. За тэгээ одоо нэгэнт шамрамтай болцсон тохиолдолд за мэдээж шууд мэсэлд орохгүй л байлгүй дээ. Наагуур нь бас мэдээж одоо дөнгөж одоо ихний шинж тэмдгэр ч юм уу илэрж байгаа үед одоо эмчилгээнүүд байдаг. Батлаар та яг зүгээр эмчийн үед ямар эмчилгээг санал болгох вэ? За тэгээд нэгэнт одоо шамбар мөвчнөр эн чинь бол бас дэлхийн нийтийн 50%-ийг ямарваа нэгэн байдлаар 50% одоо энэ өвчнөр өвдсөн байдаг гэсэн судалгаа байгаа байхгүй. За. Тэгэхээр одоо хоёр хүн тутмын нэг нь болж таарч байна. Тийм учраас энийг одоо хүмүүс юу байхгүй. Хүмүүст одоо хизээш тохиолдож бас болохоор тийм зүйл. Тэгэхээр яг эмчилгээг ярихын тулд ингээд тэд үе шаттай тийм байдаг тэр үед нь тийм эмчилгээ хийнэ гэдэг. Мэдээж нэгэнт тийм гарцсан үед бол дасгалуудаа хийдгээрээ хийнэ. Энэ дасгал нь яадаг вэ гэхээр яг нөгөө шулуун гидсний төгсгөл хэсгээр нь одоо цагираг булчин байж байгаа байхгүй. Тэр булчингаа өөрөө чангалаад өгчнө. Тэгэхээр нөгөө дээрээс зангилагдаад ороод ирсэн судснуудыгаа өөрөө хавчих чадвартай. Тэр булчин бас их одоо чанга байх зүйтэй. Суугаад байхаар нөгөө булчингийнх нь үйл ажиллагаа алдагдахаар гэж. За эмчилгээнүүдийн хувьд гэх юм бол одоо эн чинь дэлхийн нийтийн 50%-ийг хамарсан өвчин гэдэг утгаараа маш олон төрлийн эмчилгээнүүд байж байгаа. За урьдчилан сэргийлэхүүд нь тийм байдаг. Нэгдүгээр шат, хоёрдугаар шат гэдээ явдаг. Тэгэхээр яг хуу сүүлийн үеийн болон одоо Европын ангаах ухааны чиглэл Месцлаас одоо өмнөх үе шатууд байгаа шүү дээ. Тэр үе шатууд нь болохоор тэр зангираад байгаа вений судасныхаа цусаа одоо урсгах эрчмийг нэмэгдүүлэх ийм бэлтгэлүүд бол бас байдаг. За. Тэгээд манайхан яг эмчилгээ хийхээр өнөөх нь гарчиж гээд эмийн сан руу гүйж ороод нөгөө тосч байд юм уу. Одоо юу гэдэг нь бүртгэлтэй, бүртгэлгүй Хятадын ангаах ухааны, Оросын ангаах ухааны те Оросд байхад тийм юм байсан гэж захиж авчраад хэрэгэлдэг. Яг шинжлэх ухааны хувьд бол бас тэр нь үр дүнтэй байх магадaltaй. Гэхдээ бас нөгөө улсынхаа юугаар яг стандартаар нэмжлэх нь илүү зүйтэй байдаг. Тэгэхээр тэр тос болон юунууд нь тос янз бүрийн лаанууд те Монгол улс бүртгэлтэй бүртгэлгүй тэр лаанууд нь зөвхөн одоо шинж тэмдгийн эмчилгээ болоод байна. Хэсэг газрын эмчилгээ. Тэгээд төрхөн зургийн л юм бэ штэ тий. Тийм байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол яг одоо өөрөөр хэлэх юм бол тий нөгөө сүулдэ бүр хүндрэхээр нөгөө цусаалтдаг юм шиг байлаа штэ. Тэгэхээр тэр чи одоо нөгөө венис ус бүр хагараад ороод ирж гин гэж ойлгож болох уу? Яг зөв. Зөв тий. За. Одоо өнөө чинэрсэн венис утсан дээр чин дээрээс нь одоо өтгөн гарахгүй байгаа
ялгац гарахтаа ураал гарна гэсэн үг байна. Тийм байна тий. Тэгээд даа ялангуяа ирчүүд тэр цус алдаад байгаагаа ер нь тэр чинь яг нэг хүний нэг хүнд харуулахыг хүсдэггүй хэсэг шүү дээ тий. Тэгээд нөгөө ирчүүд чинь бас ялангуяа бас нөгөө ичиж зовоол тэгээд нөх ахтар имлэгийг зорж очихгүй юм шиг байгаа нь тий. Ер нь их нууцлагдмал байдалд байгаад байдаг юм шиг байл шүү дээ. Эхнэрээсээ хүртэл нэг онгой хийсэн шүү дээ. Нөгөө шамрантай олцоод тэгээд цус алдаад ахаар нь эхнэртэй ч хэлэхгүйгээр даамскийг авч наагаад ариун цэвэр хэрэглийг авч наагаад тэгээд нөгөө нэг наалддаг хэсгийг нөгөө арьс руугаа наацсан. Тэгээд нөгөөдг нь юу гэж наалдгав дээ тий. Тэгээд тийм асуудал үрт яг энэ бодит явдал гэсэн болж исэн юм гэсэн. Тэгээд манай даа ялангуяа ирчүүд эмэгтэй хүн болохоор яг нэг сар болгон биений юм ирдэг. Тэрнтэйгээ бас цогцолцсон бие физиологтой байдаг юм л дээ. Цусаа төлжүүлэх чадвартай. Адаглаад ирчүүдийг бодо шингийн эмтэлгүүд гэх юм уу. Тэгэхээр бол хамгийн том эрсдэл нь цус багталт. Цус алдалтын шок гэсэн эрсдлүүд бас байж байгаа байхгүй. Тэгэхээр манай ирчүүд бүр цонхигоод унахаараа уншлагддаг. Яа над бүр тэгтлээ явдаг. Тийм болтол нь явдаг байна тийм болтол. За гайгүй болчихвол. За гайгүй болчихвол. Тэгээд нэг нэгнээсээ сонсцсон байдаг. За яста тэрний хагалгаанд орно гэдэг чинь би цэсгэд яста аюул болдго юм байлээ сонсцсон байдаг. Ирчүүд чинь амхаа яг тэр өдөлт мэдрэх чадвар нь бас эмэгтэй хүнээс 2 дахин өдөлт даах чадвар муутай шүү дээ. Тийм учраас яг бүр цонхигоод ундгийнхаа даваан дээр орж ирж байдаг. Тэгэхээр хизээ язааны нөгөө зайлшгүй мэсцлийн шаардлагатай болж байдаг. Тэгээд тухайн үед нь мэс заслаа хийн мэсцлийн үед мэдээж тодорхой хэмжээний байна. Тэгээд бүр одоо цус нь төлчихгүй. Тэгээд мэдээж цус багтаа байгаад ирэхээр чинь тэгэл бас л дархлаа унах ч юм уу хөндөрлүүд гарч идэг. Тэгэхээр яг ямар ч ичиж зовох зүйл байхгүй цус үзэгдлээ эсвэл юм авчруулах гэж байгаа мэдрэмж төржил байгаа бол нарийн мэргэжлийн эмч нар дээр бол хандах хэрэгтэй. Одоо манай эмнэлгүүд бол энэ тал дээр бол маш олон төрлийн мундаг одоо эмчилгээнүүд, хагалгаанууд бүгдийг бол хийдэг болцсон байгаа. За яг тэрнээсээ өмнө бол бас орчин үеийн тэр одоо венес судасныхаа асуудлыг шийддэг эм бэлтгэлүүдийг хэрэглэх ёстой. Дасглаа хийн, тосоо төрхөн, имээ уун гэдэг ингэж ийм бас уудгаар байх юм тий. За бүтээгдэхүүнүүд байдгийг. Энийгээ одоо төгс эмчилгээ гэж мэддэг. Зөвхөн одоо тосоо төрхөөл тэгээд тэр чинь мэдээж эмчилгээний эмийн бодисл эм чинь үр дүнгээ өгөөл тэр гарч ирээд хавнгийн буулгаад буцаагаад оруулцдаг. Тэгэхээр яг үндсэн судасныхаа асуудлыг шийдэхгүй зөвхөн хэсэг газартаа эмчилгээгээ. Ер нь бол наагур хилээд л өнгөрлөөд байгаа юм байна шүү дээ тий. Тэгэхээр ууг суур нь бол нөгөө венес судсыг очиж эмчлэх ёстой байна. Уул нь бол тий бүр цаад утгаараа. Тэгэхээр одоо яах вэ? Тэр венес судсыг эмчлэхийн тулд яах ёстой вэ? За венес судсыг эмчлэхийн тулд мэдээж түрүү хэлсэн нэг шинж тэмдэг эмчилгээгээ хийн. За тэгээд бас өөр бүтээгдэхүүнүүд бол бас байдаг юм байлээ. Диасмин гэдэг бодис энэ флебодия гэдэг бэлтгэл. Энийг нь хэрэглээд дээрээс нь дасглаа хийгээд. Гэхдээ энэ бол мэдээж одоо дөнгөж юм авчруулагдаж эхэлж байгаа өвчин дөнгөж эхэлж байгаа үедээ үзүүлээд ингэх хэрэгтэй. Тэр флебодия имийг ууснараа одоо хэрвээ хөндөрсөн тохиолдолд цус алдах эрсдлийг бууруулдаг системээр гэсэн үндсэндээ одоо бүх венес судсанд үүсэж байгаа асуудлуудыг шийдэж өгнө гэсэн. Тэгэхээр яг одоо тэр эм маань яг одоо та нэг ойлгомжтой тайлбарлах юм бол цуснд венес судсан дээр очиж яг ямар үйлчилгээг үзүүлээд байгаа юм? За түрүүн хэлсэн нөгөө венес судас маань буцах урсгал хийгээд занглаа үсээд өргөсчөөд байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хавхлаг гэж ярьсан тийм. Тэр хавхлагныхаа үйл ажиллагааг дэмжиж өгч байна. За. Нэгдүгээрт. Хоёрдугаарт яг одоо дотроосоо цусан дотор нь тэр эмийн бодис нь очиж байгаад хавнгийг бууруулаад орж байна. Тэр чин тэнцээ бас өрөвсөл явагдаж байгаа тийм мэдээж тэр цус буцаад байгаа тэр судас чинь мүдүүрж байгаа мүдүүрх явцад нь өвдөлт үүсэж байгаа. Тэгээд өвдөлтийн намдаагаад өгчин тэр судасны ханаа ус одоо дээшээгээ даралтын тодорхой хэмжээг нэмээд өгнө гэсэн. Тэгэхдээ судасныхаа ханд үйлчилж. Зөв. Энэ бэлтгэлээ хэрэглэнэ. Тэгээд дасглаа хийхээр үндсэндээ анхан шатнд бол ингээд төгс эмчилгээ хийгээд тэгээд цаашдаа бас ингээд хүмүүс хинаад явах
мэдлэгтэй болох бас боломж байдаг. Тийм байна. Нэгэнт онцлогдсон хүмүүс бол мэдээ цус алдах хэрэгслээ багасгах нь. Тэгээд одоо мэдцлийн хамгийн боломжит мэдцэл эмчилгээнүүдэд хийлгээд тэгээ бас одоо юу гэдэг мэдцлээр авагдчихад эвтэйхэн сайхан болцсон байж байгаад дахиад одоо нөгөө шалтгаанууд байж байгаа шүү дээ. Тэднүүсийг одоо өвчин сэдэх зүйлүүдэд хэрэглээд лах юм бол 1000 мэдцэл хийлгээд нэмэргүй гэсэн үг л тийм байна тий. За ер нь бол та хоёрын ярилцах цаг өндөрлөгтэй шиг хандж байна. Тэгээд хоёлаа яриандаа дүгнэлтэй л да. За миний ойлгосноор би өнөөдөр бас би чинь бас их суугаар ажил хийдэг төрлийн хүн. Тэгээ ямар ч байсан ийм дасгал байдаг гэдгийг аягуулсаа мэдэж авлаа. Энэ яг тэгэхээр зэрэг одоо сүүлийн үед би бол одоос ямар нэгэн одоо цайгаар ч юм уу эсвэл одоо нөгөө Япон ягаан юм гэлээд штэ тий. Ямар нэгэн байдлаар би механикаар одоо өтгөнөө гаргадаг болчиход байгаа байхгүй юу? Нөгөө байгалаараа биш тий. Тэгэхээр надад бас яг магадгүй шамрам одоо үүсэх магадлал ихтэй төрөлтөө би орчод байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан ийм дасгал байдаг гэдгийг би бол аягуулсаа ойлгож авлаа. Тэгээ уг үндэс нь бол тэр Венис судасны одоо судасандаа одоо хавдар гэх юм уу юу гэх юм бэ? Венис судасны занглаа гэх тээ. Занглаа байд юм байна гэдгийг ойлгож авлаа. Тэгэд эмч бас дүнэлтэйгээ тойл яриага өндөрлөө. За тэгэхээр шамбрам гэдэг өвчин дэлхийн нийтийн 50% бол бас их бага хэмжээгээр тохиолддог учраас энэ төрлийн мэдээллийг бол хэн болгон өөрсдөө мэдэж аваад хамгийн гол нь өрчлөн сэргийлээд түрүү хэлсэн дасгал хөдөлгөөнөө хийж болох нь үнэхээр өтгөө хатаад байдаг бол хатаахгүй эрсдэл. Хатаахгүй байх хоол хүнсийг хэрэглэх нь хорц зуршил байдаг бол хорц зуршлуудаа болох нь хөдөлмөрийн одоо бас аюулгүй байдал тэгээд нөө дасгал хөдөлгөөн гэж юм одоо маш сайхан хийгээд явж байхад бол бас энэ өвчнөөс өрчлөн сэргийлэх боломжууд бол байдгийм байна гэж хэлэх байна да. За ойлголаа. Та тэгээд ялангуяа эрчүүд маань хэрвээ магадгүй та өнөөдөр шамрамтай болсон байгаа бол айж ичиж зовоох одоо эмээх зүйлгүйгээр нарийн мэрэгжлийн эмчид очиж одоо үзүүлж зөвлөгөө аваарай гэж зөвлөх байна. Тэгээд дахиад бас хамгийн сүүлд нь хэлэхэд бүх өвчнөөс бас урьсан зэрэглэх боломж биднэрт бүгдээрэнд нь байдаг юм шүү гэдэг хэлмээр байна. Ингээд өнөөдөр бас шамрамын талаар яагаад шамрам гэдэг зүйл үүсдэг гэдэг ойлголтыг хойлоос сонсогчдод өгч чадсан байх гэдэг итгэлтэй. Тэгээд эмчтэй баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.